Франк их манай гол дүрийн яриагаар эхэлдэг. Түүний ярьж байгаагаар ирээдүйд маш эмх замбраагүй байдал, хүн амын хит төсөлд усны хомсдол, мөн дайд ажин нэмэгдэж, тэр цаавх цонгох тусам дэлхийн сүрэл ойртож байгааг сануулгаад, Кейси яриаг таслан арай гэгээлэг зүйл ярихыг хүснээр, түүний бага нас буюу 1964 оны үйл явдал руу шилжинэ. Франк ирээдүй гэж нэрлэгдсэн маш их газарт автобусаар хүргүүлэн, цоон бүтээгчдийн уралдаанд оролцохоор бүтээлээ авчирчээ. Тэр өөрийн бүтээсэн тэрэлдэг хөдөлгөөртэй нисдэг өмсгөлөө харуулan ажиллах зарчмыг тайлбарлах үед Афина гэх охин бүтээлийн сонирхон яаж хийснийг асуух бөгөөд хэдийгээр Франк үүнийг ажилуулан газараас хүнд ирж чадсан ч илүү боловсронгуй болохоор хэдэн засах зүйл байгааг тэдэнд тайлбарладаг. Дэвид хүүгээс үүнийг юунд ашиглахаар бүтээсэн тэрэлдэг хөдөлгөөртэй өмсгөл нь ирээдүйд ямар зорилгоор хэрэглэхтийг асууж хүмүүс хизээж нис чадахгүйгээд санааг дэмждэггүй. Франк бүтээлээ сайжруулж чадна. Бүх зүйл боломжтой гэж өөртөө маш итгэлтэй байлаа. Гэсэн хэдий ч шүүгч түүнийг авахыг хүсэх ба удалгүй Франк энд ирэхээс өмнөх үйл явдлаа санаж аавч муу адил түүнийг дэмжлгүй бүтшүү санаа гэж хэлж байжээ. Харин энэ үед өнөх охин ирэн тэгсэн тэмдэг өгч араас нь дахахыг хүсдэг. Франк гайхсан байдалтай охиныг дагаж явсаар амжид завинд сун хонгил руу ороход дотор нь байсан цамхийн лазер тэмдгийн сканертаж завин доош унаснаар тэр харанхуй нууцлах газар дээрэн хажиргалтай түнэлийн хаалгаар дутаж шорно. Ингээд тэр ухаалтаас эрэхтэй үл мэддэх газарт ирсэн байлаа. Франк өнөх охиныг онгоцоор нисж байгааг харан араас нь гүйдэгч. Гэнт роботууд гарч ирэн хүүхд тавцангаас түлхэж унгаахан тэр. Робот түүний эвдэрсэн бүтээлийн засч одоо зүгээр гэхэд хоёр техникч хүүг барихаар доош унгааснаар аз болж тэр тэрэлтэд өмсгөлийн ачаар агарт хөөрч амьд үлдэх бөгөөд хүү маш гайхалтай ирээдүйн хотын дээгүүр нисэн Афинаг олж газарддаг. Дэвидэд одоо хүртэл бүтээл нь сэтгэл төрүүлэхгүй хэвээр яг энэ үед Афина гарнаас натхан энэ газрыг Tomorrowland буюу Дивачин гэж түүнд танилцуулдаг. Дараагийн хэсэгт Франк яриагаа үргэлжлүүлэх гэхэд Кейси гих өдрөг үзэлтэй охин өөрийнхөө талаар ярихар болох бөгөөд тэр баг байхасаа бүх оддыг мэддэг. Тэдэн л очихын мөрөөддөг маш ухаалаг нэгэн байжээ. Удалгүй Кейси мотоциклороо НАСА-гийн нураалтын талбайд ирэн дроноор камерыг хакертаж дотогш нэвтэрдэг. Тэр тэдний хийж буй ажлыг болиулахаар крануудын моторыг нэвдэлж эндээс угтахаар болгоод Афина машинтайгаа түүний араас нууцаар дагаж эхэлдэг. Шөнө дунд Кейси гэртээ ирэн нууцаар цонхоор орох үед дүүн унтлахгүй түүний гуйлтын дагав аавж хэлэхгүй гэж амлах бөгөөд удалгүй тэр хоёрыг унтах үед Афина каскын дотор нь байсан үсийг авч тэмдгийг байрлуулж сканерд нь. Ингээд маргааш нь Кейси сургууль руугаа явахдаа бэлддэг. Түүний аав эдээ НАСА-гийн инженер бөгөөд охиныг гарах гэхэд аавынх нь утас дуугарч НАСА эвдэрсэн крануудаа ахиад солихоор болжээ. Оройн Кейси хичээлээ тараад өмнөх газар дээрэн ахиад дотогш нэвтрэх гэтэл хамаалагч нь дроны шүүрж цагдаа нар түүнийг барьж явсан. Удалгүй цагдаагийн газарт Кейси суулгагдан эд зүйлсээ буцааж авах үедээ тэр тэгсэн тэмдгийг харан өөрх нь биш гэж үнд хүрч үзэх үед гэнт тариалангийн талбараа шилжин гараа буцааж аван бус цагдаагийн газар дээрнэ. Кейси огт итгэж өгөлгүй тэмдэг төрж ирээдүйн хот руу алхтагч толгой зөхөж тэмдгийн бохны цаасанд орох бөгөөд тэр хоёрыг буцаж замд аав нь хийсэн үйлдэлд нь маш ихээр бухимдан яриад байгаа зүйлд нь огт итгэхгүй байлаа. Аав нь тэмдэг төрж үзэхэд юу ч болохгүй байсан тул Кейси гайхан гараа хүргэтэл шөнө дунд Кейси тэмдгийг хулгайлж хот руу алхахдаа юм өрөх ба тэр санамсрхүү хөл алдан шат руу ундагч аавда баригдалгүй амжиж нуугдаж чаддаг. Ингээд тэр тэмдгийг аван дугуун жавхар олно. Кейси хотоос гарч ирээдүйн хот болох Tomorrowland руу шилжин хүмүүсийн хачиргалтай төхөөрөмжийг хар зогсох бөгөөд тэр юу болоод байгааг гайхаж гүйсээр метроны буудлын руу алхан робот эмэгтэйг дагаж метронд сун. Эргэн тойронд байх усан зам, нисдэг машин, хүмүүсийн өмсөн хувцас гээд маш дэвшилтэй зүйлсэд алмайрхан тэр. Кейси метроноос буух үедээ нисгчдтэй таарч сансарт нисэх мөрөөдлөө биелүүлэхээр тэдэнтэй хамт хөлөг цуух гэхэд тэмдэгний хугацаа дуусч тэр гол руу орсон байлаа. Ирээд рүү очсон Кейси дүүгээсээ гуйн аавынхаа компьютер руу нэвтрэн ингээд тэр интернет ашиглан тэмдгийг судалж эхэлдэг. Тэр хоёр тэмдэг 1964 онд үйлдвэрлэгдсэний мэдээж маргааш өглөөнд Кейси хагийнхын дагуу автобусаар явах энэ үеэр Афина дүүтэй танилцаж эгчийн хаашаа явсныг асуудагч огт хэлэхгүй байсан тул тэр өөрийгөө ирээдүйс ирсэн гэж нэтийг үнэ хэлхий шаардсанаар
эгчийг нь тэмдгийн дэлгүүр рүү явсныг мэднэ. Удалгүй Кейси дотог шорон эмэгтэйгээс тэмдгийн талаар асуух үед Хьюго гэх бүтлгүү залуу арын өрөөнөөс гарч ирэн хаанаас авсныг хэлхээс нааш юу ч хэлэхгүйгээд түүнийг нэг зүйл харсныг мэдж байлаа. Дэлгүүрээ эзэд тэдний талаар нэг бүршлэн тайлбарлах ба Кейси цагдаа суулгах үедээ олж хэн өгснийг мэдэхгүй гэж үнэн хэлсээр байдагч. Тэр хоёр идэхийг хүсэлгүй түн рүү лазер буугаад чиглүүлж охин хаана байна гэд яг буудах гэхэд Афина тэднийг цаа хугацааны өрхөнд оруулж түүнийг давуулж явахар болдог. Тун удалгүй Кейси гараа суулж явах үед охин тэр хоёртой зодтолдож эхлэнэ. Афина тэднийг алж дэлгүүрийг дэлбэлэн тухайн газар зугтахаар түүнийг машинд суулгаж тэдний замд Кейси охиныг тэдэнтэй адил робот гэдгийг мэдэж тухайн тэмдгийг Афина түнд үлдээсэн байжээ. Робот гэдгийг мэдсэн тэр тоормц гişгэн машинаас буух бөгөөд яг энэ үед охин машин мөргүүлж газар унснаар Кейси зүгтэх боломж олгодогч. Охин роботт бол араас нь гүйцэж ирэн тэмдэг өгснөө хэлж Tomorrowland бодит гээд сүрчүү хотыг аврахын тулд тусламж хэрэгтэй болсныг тайлбарладаг. Энэ үеэр цагдаа нарын шалгалт хийж байхад Дэв гэх нууц албаны ажилтан охиныг энд байсныг мэдэж араас нь явхан тэр. Ингээд тухайн оройн тэд хамтдаа Нью-Йорк руу явах замдаа гарна. Гэтэл маргааш нь Афина түүнийг машинаас буулгах ба Кейси зам дагж алхасаар эзэнгүй байшинд очиход гэнт нохоонд дайрдагч. Зүгээр л хүн айлхаар хийгдсэн холограм байдаг. Кейси Фрэнктэй ярилцахаар камерт нь тэмдэгэ харуулan хойш шидэгдэх үед Фрэнк түүнийг гэрлүүгээ явахыг хүсэж харсан зүйл нь одоо байхгүй болсон гэд үүний төлөө юу ч хийх ёсгүй хэлнэ. Гисэн идэж Кейси бүх учрыг олохын тулд гэрлүү нь орохоор тракторын шатаах бөгөөд Фрэнкийн гал унтраах хооронд тэр нууцаар гэрлүү нь орж хаалын төгжин юмнуудын сонирх үедээ Афинаг нээлэх гэж оролдож буй түүний хүүхэд байх үеийн холограм бичлэгийг үздэг. Харин үед чимээ сонсогдсон Фрэнк шатны дороос гэртээ орж ирхэн тэр. Олон дэлгэцүүдийг харсан Кейси үннийг хэлхийг хүсэж Tomorrowland-ыг харснаа хэлэхэд Фрэнк уурлан ирээдүг өөрчлөлт таамаглах төхөөрөмж бүтээснээс болж тэд өөрийг нь дэлгэр үзүүлж тийшээ нэвтрэх бүх хаалхыг хаажээ. Фрэнк бодит байдалтайгаа эвлэрсэн тул түүнээс өөхөх өдрөө мэдхийг хүсэж байгааг асуухад Кейси ирээдүйд болох зүйлийг хүлээн зөвшөөрөхгүйгээд түүнийг худлаа ярьж байна гэхэд гэнц сүлжээнд доголдож өнөөх хэдэн роботууд байшингийнх гадаа хурж ирсэн байдаг. Фрэнк сандран хурдан шиг тохиолоо асааж роботуудыг бэлдсэн өрхөндөө оруулна. Тэр хоёр дээд давхарлаг гүн байнанд хэвтэж тэднээс зүгтэх үед байшин өөрийгөө дэлбэлэх бөгөөд уснаас гарсны дараа Фрэнк бэлдсэн зэвсгээ авч явах гэхэд Афина машинтайгаа ирэн тэр хоёрыг дагуулж явахар болно. Хэдий Фрэнк түүнийг харсандаа сэтгэл дундуур байсан ч хамт машинд сун тэр хоёр замдаа маргалдаж ахиад уулзсандаа дургүй байлаа. Удалгүй тэд газар дор байрлах Фрэнкийн зохион бүтээсэн телефорт руу орж Эвлийн цамх руу шилжихээр Кейси нунтаг идүүлэн нүдийг боож машиныг асаахан тэр. Ингээд тэр гурав Эвлийн цамх дээр шилжиж ирсэн байлаа. Тэд цамх хаахаас өмнө доош буухаар хамаалагчийн цогч унган сууд хүмүүсийн лааны тосон баримлтай өрөөнд орон Фрэнк тэднийг Tomorrowland-ыг үүсгэн байгуулсан Flash Ultra гэх байгууллагын анхны гишүүд болохыг тайлбарлан тэр тийшээ нэвтрэх өөр нэг нууц хаалыг эвдэгчүүлснээр гэнт аврах том пуучин цамхын дороос гарч ирэн Кейсиг гайх үед өнөөх роботууд тэднийг олж ирдэг. Эдгээр роботууд буюу аниматроник суудыг захирч Дэвд явуулсан бөгөөд тэд Tomorrowland руу нэвтрүүлэхгүй тулд Кейси Афина хоёрыг устгахаар дэлхий дээр иржээ. Тэр гур баригдалгүй амжиж буужин гарах өрн сансарт гарсан тэд дэлхий рүү буцаж явдагч Афинаг хэлснээр өөр хэмжээс рүү шилжиж Tomorrowland буюу ирээдүйн хотод хурж ирсэн байлаа. Гэтэл хот эмх замраагүй байдалтай өмнөхөөсөө эрс өөрчлөгдөжээ. Фрэнк аюулгүй байдлаа одож Афина тесрэх бөмбөг хадгалуулан хотын шин захирагч Дэвид тэднийг яах гэж энд ирснийг асуух үед Фрэнк охин мониторыг засч чадна гэснээр тэр тэднийг хэдхэн секундын өмнөх ирээдүг харуулдаг цаа хугацааны цамхал руу авчдаг. Ингээд тэд мониторт сун хоёр ертөнцөөр аялхан тэр. Кейси краныг эвдэлсний дараа автогаа ярилцж буй өнгөрсөн цаа хугацааг харан дараа нь тэр аавх нь ажиллаж байсан НАСА-гийн төслийг устгаж байгаа ирээдүг олж мэднэ. Тэр байгалийн гамшиг тохиолдон Фрэнкийн бүтээсэн төхөөрөмжөөс олж дэлхийд 58 өдрийн дараа сүрхийг мэдэж хэрвээ тэд ямар нэгэн зүйл хийхгүй бол ертөнц бүхэлдээ байхгүй болох юм. Кейси үнийг хүлээн зөвшөөрлгүй хүмүүсийг аврахаар шийдэх бөгөөд түүнийг ууртаагаар явах үед гэнт ирээдүй харагддагч Дэвид Фрэнкийг ухаалдуулж орхино. Афина тэр хоёр ярилцах үед Кейси мониторыг ирээдүйд болсон зүйлийг биш харин болох магадaltaй зүйлсийг харуулдаг гэдгийг ойлгож
Дэлхий сүрэх гэж байхад зүгээр сууж чадахгүйгээд мониторыг унтрахаар шийддэгч. Дэвид тэднийг буцааж явуулахдаа бэлдэн өөрийн хорон санаанд төлөвөө хэрэгжүүлэхийн тулд мониторыг унтрахаас татгалзсан тэр. Яг үнэн эрэхтэй тэр Tomorrowland-ыг өөрийн болгосны дараа дэлхийг устгахаар нууцаар энэ бүгдийг хийжээ. Дэвид охиныг хүлээн зөвшөөрүүлэхээр хүмүүс өөрсдөө дэлхийн сүрэлд маш том нөлөө үзүүлсэн гэж үүнийг өөрчлөх ямар ч арга байхгүйгээд Фрэнкийг үнд буруутгахад тэд бууж өгөлгүй зэрүүдтэй зодтолдон Афина Фрэнкийг хийснээр өнөөх тесрэг төхөөрөмжөөр мониторыг устгахаар болно. Фрэнк Дэвидийг сатааруулан Афинаг роботуудтай тулдах хооронд Кэси тесрэг бөмбөгийг аван монитор руу гардагч үүнийг ажилуулж чадалгүй дэлбэлэх боломжийг алдан доош унах бөгөөд хэдий тэр эцэст нь бомбыг ажилуулсан ч унтраах боломжгүй тул портлоор дэлхий рүү шидэн хаалхыг амжиж чаддаг. Дэвид түмэнд даруулдагч бууш үрч аван Афина Фрэнкийг буудаж буй ирээдүг харан сумны урд дуранд орж амийг аврахын тэр. Фрэнк түүнийг засварын газар руу авч явах гэхэд Афина өөрийг нь аврах хугацаа байхгүй мэдж байсан учраас унтраахыг хүсснээр тэр түүний хүүхэд байх үеийн дурсамжийг ярин урмын ховлохыг хүсэлгүй тухайд өөрийгөө робот гэдгээ хэлэхгүй байхаар шийджээ. Ингээд Афина түүнийг хурдхан шиг явахыг хүсдэг. Фрэнк явахаас өмнө түүнтэй уулзсандаа хизээч харамсахгүй гэж өөрийнхөө сайжруулсан тэрэлтэд өмсгөлөөрөө монитор руу нисэн. Афина унтрахаас өмнө түүнд баяртай гэдгээ хэлж доош унан станцтай хамт дэлбэх бөгөөд үүний дараа Фрэнк Кэси хоёр дэлхийг ирээдүйд сайхан болно гэдэгт итгэн Кэси Фортлороор гэрлэгөө буцааж аав дүү хоёроос тусламж авахар давуулж явах хооронд Фрэнк олон тооны тэмдэг үйлдвэрлэдэг. Дараа нь тэр хоёр сонгогдсон ухаалаг хүүхдүүдийг цуглуулan тэднийг бидний ирээдүг хэмээн портал руу оруулж эхлэнэ. Хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт тэмдгийг тараах ажилд орох ба киноны төгсгөлд хизээч итгэл найдвар алдаагүй тэдгээр мөрөөдөгч хүмүүс тэмдэгэ хүлээн авч ирээдүг сайхан болгохын төлөө Tomorrowland-д ирснээр кино маань дуусч байна. Хэрвээ танд бичлэг маань таалагдсан бол лайк, комент үлдээгээд subscribe товчон дээр дарж суугаа дэмжээрэй. Дараагийн сонирхолтой киногоор уулзцаая. Түр баяртай.